Дэлхийн монголчуудын эмнэлэг радио 88-р нуурлаган дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрвөн зүгэн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 14-ний баасан гарагийн дөрвөн зүгэн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занаруулагчаар мөнхцөгийн төвшин баярнаар арилж байна. За дахин орой минь түргэе. За дахин орой минь түргэе. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой. Хадгаламжийн урамшуулт таянараа ариг банк за мөн Био брендийн элгэний нухаш за мазала буюу дахианы махтай гахаа утсан махтай гэсэн юм хоёр төрөл шинээр худалдаанд гаргасан юм байна. За яг энэ бүтээгдэхүүнээр очор дайгнс оролцож байна. Хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд өнөөдөр чинь таны мэдээгээр эхэлдэг өдөр За аа. тэгдэг. За шуугуулаад өгье. Шуугуулъя. За өнөөдрийн шууган их хөөрхөн мэдээгээр эхэлж байна. Би бүр ингээд энийг уншаад хүний амьдрал нэрээ үнэхээр ямар агуу юм бэ? Энэ хүн нэрээ юу эсийг туулаавэ гэж бодлоо. За Амьдралынхаа 94 жилийг бусдын үсийг засч зүсийг нь өргөхөд зориулсан нэгэн буянтай өсчин эмээгийн тухай ярьж өгөх гэж байна. за Арлын Япон улсын иргэн Шицу Хакоиши гэдэг энэ эмээ энэ жил 108 настай. 108 настай шүү. Точки аймгийн Нагакава гэдэг хотод амьдрал суудаг энэ эмээ 1907 онд төрсөн. за 1907 он гэдэг чинь октябрийн хувьсгалтай жицүүн хүн байгаа байхгүй юу? Октябрийн хувьсгал 1917 онд гарсан шүү. Үгүй ээ 17 он ч нөгөө манай сүүлийн хувьсгал байхгүй юу? Яг Оросын жинхэнэ хувьсгал чинь 7 оны хувьсгал. Тэр чинь сүүл коммунистуудын ялсан хувьсгал. За тэгэхэд манай олноо өргөгдсөний 6 дугаар онд олноо өргөгдөөчгүй байсан. 1911 онд гэдэг чинь олноо өргөгдөөчгүй байсан үе гэсэн үг шүү дээ. За энэ хүн 1931 онд төрлөх Токио хотоос нүүж Накагава гэдэг хотод ирснийхээ дараа жижиг салонд туслахаар орж удалгүй өсчний үнэлгээ авснаар 90 гаруй жил үргэлжилсэн урт карьер эхлүүлсэн байгаа юм. За 108 настай Шицуи Хакоиши гэдэг энэ хүн Гиннесийн дэлхийн рекордын номоос манай гарагийн хамгийн өндөр настай эмэгтэй өсчнээр тодруулж батламж өрнөлтхийг нөгөөд байгаа. тэгээд энэ имээртэй те ёор 108 настай гэж харагдахгүй байна. Тэгээд дээрэс нь одоо ч гэсэн хүний сахал усцсан л сууж штэ. Тийм. Ямар мундаг юм бэ те. За 1930-ад оны сүүлчээр нөхөртөөгөө танилцсан гэж байгаа юм. За Токиод ирж өсчний газар ажиллаж байсан боловч дайны хар сүүдэр нөмөрч нөхөр нь дайнд ам өргөдөж өсчний газар нь агаарын зохилтын үеэр сүйдсэн. за Энэ бүх хүнд хэцүү үеүүдэд бууж өгөөгүй эмээг дайны дараах Токиод олдсон ажиллаа хийж амьдарч байгаад 1953 онд буцан Накагава гэдэг хот руугаа нүүгээд тэнд дахин нэг удаа өсчний газрын нээсэн гинэ. За өнөөдөр өндөр настай энэ эмээ өөр дээр нь олон 10 жилийн турш зорж ирж байгаа үнэн ч үйлчлүүлэгчтэй хүлээн авсаар байгаа. 53 оноос хойш гэдэг чинь юу юм бэ? амар ёо 70 жил энэ хүнээр үйлчлүүлж байгаа хүн байх гэдэг шүү дээ. Тийм байна. Настайр гарсан эмээг байнга босоод ажилтдаг өсчний ажиллаа болохыг хүүхдүүд нь ятгадагч эмээ гүй яг би чадахгүй болох хүртлээр хийсээр л бай гэж. Нилээд бадрангуугаар зөрүүдэлсэн гинэ. 2020 онд Хакоиши эмээ Олимпийн зохион байгуулах хорооноос энэ эмээг ураад. За 2020 оны Олимпич 21 онд боллоо, 22 онд боллоо. тийм нөгөө ковидоос болоод За тэгээд Токиогийн Олимпийн бамбарыг бариулаад 1000 гаруй алхам хийлгэж байсан гэж шүү. Оо за Олимпийн бамбар бариад бас бууханд оролцсон байна. тийм байна. За сүүлийн жилүүдэд өсчнээр ажиллахаас гадна Гиннесийн дэлхийн рекордын номд бичигдэх зорилт тавиад байсан эмээгийн хувьд бол зорилгоо биелүүлж чадсандаа маш их баяртай байгаа гэдгээ ярьсан байна лээ. Одоо энэ Гиннесийн амжилтын сертификат гардуулах хөөрхөн ёслол болд юм байна шүү дээ. Тэгэхгүй яг нөгөө тэр хэсгүүд нас гараалаа. За Ёслолын ажиллагаанд өсчин эмээ маань хүү охин хоёртойгоо ирсэн гинэ. за Хүүн ээжийнхээ мэрэгжлийг өвлөж өсчин болсон бол охин нь харин хөгжлийн мэрэгчлэлтэй иргэдэд тусалдаг тийм сайн дурын ажил хийдэг юм байна. за 108 настай эмээгээс урт насалсан нууц амьдралдаа баримталдаг зарчмыг нь асуухад хинт ч өс санах хэрэггүй. Хүнд атаархах тийм ээ. яг үнэ. Хэрүүл маргаанаас ходуур явж байх хэрэгтэй гэж хариулсан байна. Сэтгэл санааны амгалан тавин байдал ингэж байгаа шүү дээ энэ ч юм. Тийм шүү дээ. Энэ 108 настай хүний хүүхдүүд хоёр хүүхэд нь одоо хиддээ явах байгаа бол
За яг уу эн чин хэдтэд нөхөртөөгөө танилцсан гэдэг л да. 31 мэгтэйдээ гэж түрүү яриадсэн шүү дээ. За ингэж бодоход л 70 малтай хүн байх гэдэг шүү дээ тий. 70 малтай. 30-аад оны сүүлчээр нөхөртөөгөө танилцсан гэхлээр за яг уу 7 онд төрсэн 37 онд гэх юм бол 30 таатай хүүхдээ гаргасан гэж үдээ. За 30 таатай гаргасан гэж бодоход чинь 108 таа хүний чинь хүүхдүүд нь 78 таа л нөхдүүд байх нь шүү дээ. Тийм байна тий. За. Ястаа сонирхолтой. За тэгээ ингэнэ. Энэ айгуу гоё үг шүү. Хинт ч санах хэрэггүй хүнд атаарах дими хэрүүл маргаанаас холуур яв. Яг үнэ. За 94 жилийн турш тасралтгүй өсчнээр ажиллаж байгаа өндөр насны эмээгийн тухай сошиал бол нэлээд шеэрлэгдэж байгаа юм байна. Энэ Токигава гэдгээс нь бид нар холол очих байх та. Ууг нь болдог бол энэ хүнээр очиод нэг үсээд суулчих юмсан. Харин тийм. Буйн нь хайчааж тий. Үсээ зүгээр ингээд засуулдгүй маа гэхэд ингээд үсэндээ зүгээр хайчаад ингээд нэг хоёр хөргүүлчих бол гэхгүй. Зунчин бид нар одоо бас Япон явах ажилтай байгаа. За сэтгэлдлүүд нь эрүүл байгаадаа ч биш. Харин өдөр бүр зоригтой амьдарч байсан энэ хүний нууц юм болов уу да. Энгийн хүн бол гинсийн номд орно гэдэг зориг тавихгүй дээ гэж. Яг үнэндээ те энэ хүн ингээл ажиллаа хийж байгаа тулдаа бас ингээд урт насалчиж магадгүй. Хүмүүсийн чи манайхан ч нэг 65 хөрөнгүүд нь тэтгэврт нь гаргаад суулгаал. Тэгэл нөгөө хүн чинь дөнгөж ажиллаа хийж байхдаа сэмбэлцэжсэн амтэн чинь тэтгэвртээ гарлаа гингүүд дараа жил нь яаж ичдэг. Тийм ээ? Тийм. За эмээ мундаг цоглог байна штэ хөдөлж чадахгүй болтлоо үсээ зэснэ л гэж байна. Бид нар гэхэд 50 гараад л хөдөлгөөний дутагталд ороод байдаг. Энэ эмээгээс сурах зүйл их байна шүү гэсэн. Насны дороотолд орохгүй ингэж урт насалсан нууцыг нь мэдмээр байна. Хүүхдүүд нь амьд дээр нь ээжийнхээ амьдралын хэв маяг туулж өнгөрүүлсэн амьдралыг нь бичсэн ном бичиж байгаа гэсэн шууд худалдаж авч уншнаа гэсэн байна. За одоо энэ дээр нэг маргаан гарч ирээд байна амжгаа минь. За 1907 гэхээр 118 таа болоод байна штэ. 1917 онд төрсөн биш үү гэд 2 3 хүн бичээд байна. Тооны машинаа гаргаж ирээд манайхан бодоорой. За яг тэр нэг 10 жилийн зөрөө нь зүгээр өсөг тооны алдаа байж магадгүй шүү манайхан тий. За үнэхээр сонирхолтой байлаа. Улаанбаатар хотод 18 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар биобрендинг, элгэний нухаш, мазаала буюу дахианы махтай, гахаан утсан махтай гэсэн хоёр төрөл шинээр худалдаанд гарлаа гэд очир тагийн хамтран ажиллаж байна. За ер нь бол эдний 7 элгэний нухш байдаг штэ. Бидний өмнө нь мэдэж хэрэл нэг болсон даа. Тийм, ястаа үнэ. Тэгэхээр хайртай хүмүүстэй хамгийн сайныг гэсэн уриатагаар үндэсний бахархалт амьтнаар зарлагдсан мазаалаг хамгаалах үүсд хувь нэмрээ оруулж борлуулсан бүтээгдэхүүн бүрийн 100 төгрөгийг мазаалаа хамгаалах аянд хандивлнаа гэдэг ийм хөрхөн мазаалааны зурагтай байна. Бас нэг. Тийм байна. За нөгөөх нь болохоор зэрэг сав багла бодлын хувьд бол яг адилхан. Яг нөө таглата масс шиг штэ тий. Тэгээ эдний энэ одоо тэгэхээр эднийх ингээд 7 байсан 9 төрөл боллоо гэсэн. Тэгээ хамгийн амар юм надад юу санагддаг вэ гэхээр нөө нэг юм бидний уламжлагт ингээд нөө шахаж иддэг элгийн нухч аягүй төвхтэй ингээд нөө шахаа лууднаас нь гаргаад тавган дээр тавьчлаа штэ. Тэнгүүд би одоо тэрийг бүгдийг нэгдэж бардггүй байхгүй юу. Тэнгүүд ингээд хатаж матаад ингээд харлаад ингээд эднийх тэнгүүд идлээ буцаагаад таглаад хөргөч рүү иллээ. Окей шинээрээ байжлаа. Хэдэн ч өдөр идэж болно. Өглөөдөө нэг 2 зүсмийг зүсэм далган дээр түрхэл идээд яваад байхад бол дороо л нэлээд уддаг шүү. За дахианы махтай гахааны махтай гэсэн хоёр төрөл шинээр худалдаанд гарснаар ингээд 9 үлээ болсон. Энгийн, ногоон сонгонтой, амтд шинжүүтэй, халуун ногоотой, зөгийн балтай, цангис жимстэй, халапено шүү дээ. Халапено гэсэн ийм 7 төрөл байсан бол одоо дээр нь дахианы махтай гахааны махтай мазаалаа. Яг үнэ. Ингээ 9 төрөл болжээ. За тэгэхээр та бүхэн 76 тэгтэг 75 30 90 30 75 30 гэдэг утсаар холбогдоор одоо жижиг хүнсний 6 болон 8 нэрийн барааны дэлгүүрээр ажилладаг дэлгүүрийнхээ ишээгээ холбогдоод захиалга өгч болох нь байна. За очир тагинс гэж салгахгүйгээр бичээд Facebook руу нөрөөд шинэ бүтээгдэхүүнтэйг бас манайхан танилцаарай. За тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар биобрендинг, элгэний нухш, мазаала буюу дахианы махтай, гахаан утсан махтай гэсэн хоёр төрөл шинээр худалдаанд гарснараа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За би энэ мазаалаа хамгаалах үйлсэд үнэхээр хувь нэмрээ оруулж чадахгүй байгаа юм. Эдний энэ мазаалаа гэдгээс л худалдаж аваад тэгэхээр бид нар ч гэсэн хувь нэмрээ оруулж юм гэсэн үг байна. Хувь нэмрийг ч гэсэн оруулаад яваа. Яг үнэ. За 400 шуганы нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс шуугих тусам нягтал гэсүрэтээр шууд урьж байгаа. За манайхаа ороод энэ бол үнэхээр үзүүртэй мэдээ шүү.
би бүр ёо ингээ бичлэгийг үзээд энэ бүсгүйг хараад вау л да. Угаасаа нөгөө нэг Бразил цаг агаар, Герман цаг агаар гэж өдөр үгтэй. За, Бразил үгнүүдийг хоёлоо өмнө нь зөндөө ярьж байсан. Бразил үгнүүд бол үнэхээр гоё. За, гэтээ бид хоёрын өмнө ярьжсэн тэр Бразил үгнүүдээс энэ үгэн бүр үнэхээр гоё заяа. Хатдаг Бразил үгэн үү? Ямар гоё, тасархай гоё гэж. Ёо, тэр хараач та анжгаа. Ёо. Авчаа өстэй. Тэр хамар нүд айрас яг бодит хүн юм уу? Ёо, үнэхээр гоё хүмүүс. Одоо ийм хүүхнүүдийн ч нөө хиймэл оюун ухаанаар зурчаад би бас айгаад байдаг. Наач юм бүр одоо харин оргороо. Одоо жинхэнэ шуугуулж байна. За одоо би сайхан мэдээг үргээ заяа. Манайх орж ирээд хараад ингээд сууч. Бразил шуугаа өргөж чинь. За Бразилийн инфлюенсер Хайнана Празерс гэдэг бүсгүй онлайн танигдахын аргагүй өөрчлөгдсөн тухай мэдээлэл нь цацагдаад хүмүүс өмнөх ба дараах зургуудыг харьцуулж нилээд шуугж байна. За энэ өмнө нь ч тийм муухай хүүхэн байгаагүй заяа. Одоо харьцуулаад харуулах л бүр төгсөрчөөд байгаа байхгүй. За 1 сая фунтыг өөр зураг үзье. Тэгэхэд энийг жоохон харуулж илээ наа гоё байгаа. Харъя. 1 сая фунтыг Яа би жинхэнэ эс хүүхэн гэдэг чинь энэ байна. Тийм бас яг гитар шиг байгаа сте. Гитар. Тийм байна. Жинхэнэ эс хүүхэн чинь энэ. Гэтэ хардаа хичнээн мис засал хийлгэлээ гэхэд биеийг ингэж зорж чадахгүй шүү. Энд чинь бас энэ хүний өөрийнх нь арчаатай анхаадаг яг шүү. За тэгсэн чинь 1 сая фунтыг өөрийгөө өөрчилж төгс төгөлдөр болгоход зарцуулсан энэ бүсгүй гол нь Бразилийн Сао Пауло хотод газардахад нь нисэх усны буудлынхан буюу гаалийнхан саатуулсан. За учир нь бүсгүй гадаад паспортны зургаанаас өөр царайтай байсан учраас бүсгүйг 40 орчим минут саатуулж нилээд шалгасны эцэст хил нэвтрүүлсэн. За 20 гаруй удаа Месаслын ширээн дээр хөвцсөн энэ бүсгүйг 2023 онд Норвегийн Playboy сэтгүүлээс төгс эмэгтэй гэж тодорхойлж байсан. 2023 онд шүү. Тэгээ Норвегийн Playboy шүү. Норвегийн Playboy. Йоо, тэгтээ ямар энэ паспортын зурган дээр ер нь л гоё хүүхэн байсан юм шүү. Өмнө нь ч гэсэн гоё л хүүхэн байсан. Одоо бүр харин төгсөрчөөд байгаа байхгүй юу? Энэ арьсных нь мөнгө ямар ч гоё юм. Одоо хэрэг дээр суудсан чинь нөгөө усын дагна гээч нь болчлоо шүү дээ. Яг. За, тэгээд одоо тэгээд ингэсэн Playboy сэтгүүлээс төгс эмэгтэй гэж тодорхойлж байсан. Тэгээ мис засал хийлгээгүй байхдаа ч гэсэн хөөрхөн царайлаг байсан нэмэгтэй өмнөх зургууд нь онлайн затагдаж эхэлснээр хүмүүс одоогийн төрхтөө нь харьцуулан шуугиж эхэлсэн. За бүгдээрээ ч хамч үгээ ороод 35 настай инфлюенсер бүсгүй нүүрэндээ бүрэн филтертэй хамрын хангалгаанд хид орсон Бразилийн өгзөг өргөх мис ажилбар хийлгсэн. За мөн арьсаа татуулсан байна. За сүүлийн жилүүдэд төрхөн өөрчлөгдөж байсан болохоор за одоо чи энэ зургийг хар. Энэ зүгээр нэрнгээс л төгс юм байна. Ямар гоё юм бэ. Йоо. Саяны тэр сууж байгаа ягаан палачтай зураг бол ёо. Одоо ингэдэж штэ нэг хитийдсэн нэг бүр нэг балиар болсон байдаг штэ тий. Энэ хүүхэн бол үнэхээр төгсөрсөн байгаа байхгүй юу? Саяны тэр ягаан палачтай зургийг харангууд би нөгөө нэг Аладдин Жасмин гэдэг ингээд нэг арабын нэг юм нэг төгс гүнжүүдийн тухай яриад байдаг штэ. Ийм л юм байсан баг. Йоо. За тэгсэн чинь нэр штэ. Надаас нэрээ нэг хүн ингэж асуусан штэ. Тэр хүн Facebook байхгүй юу тэгсэн чинь оротор гэдгээр яаж үзтээ YouTube руу орохоор үзэгдэхгүй байлээ штэ. Facebook руу ороод манай групп дээр орж манай пэйж руу орж иж лайв үзсэн шүү дээ. Сая 200,000 дагагчтай Angel Radio-гийн пэйж руу орж ирж үзээрэй. YouTube дээр нэвтрүүлэг дууссаны дараа дахин үзэгдэхээр тавигддаг байгаа шүү. Хөө эн чи бид нар шиг юм иддэг юм байна. Үгүй тэр идж байгаагийн л харчих. Удаан гомин идж байгаагийн л харчихгүй тэр уруул моруулын хамар мамрын л харчих. Гэхдээ яг л донжин олж те ингээд илүүдүүлээчгүй. Дутуулаач яг бүр төгс болсон байгаа байхгүй. Үзэг нь бүр нэг аим шиг юм байдаг шүү дээ. Тийштэй. Ингээд хойдолт нь юм нэг хоёр явкс залгацсан юм шиг юм байгаад байдаг. Тийштэй. Энэ бол одоо үнэхээр л одоо ингээд айтайхан илгэждэг бол одоо болж штт. Тийштэй. За 35 настай инфлюенсер бүсгүй за төрийн тэрийг хэлсэн. Сүүлийн жилүүдэд төрхөн өөрчлөгдөж байсан болохоор хизээ нэгэн цагт хил гайл дээр намайг зогсоох байх гэж боддог байсан ч төрлөх нутгийнхаа эх орныхоо иммиграшн дээр саатуулгадна гэж бодоогүй гэдгээ өөрөө ярьсан байна лээ. За ямар нэг зүйл хийгээгүй хэрнээ 40 гаруй минут саатуулгадахад өөрт нь маш тийм их айц төрж исэн гинэ. Ийм гоё үхэн тэгж ярихаар гой сонсогдож байгааз надад айгүй амар байсан. Одоо энэ хуучин зурагтай
байцуулсан хуучинтаач гоё охин байгаа Тийм байгаа сте харин би хэлсэн штэ. Тийм. Гэтэл ер нь ихтэй юу л да одоо нэг юм угаасаа нэг юм хүн төрх цайтай байж ээж ингээд мис ажилбар хийсний дараа улам гоё болж байгаа штэ тий. Мис ажилбар хийлгээд нэмэргүй хүмүүс бас байна. Байна. Тийм байна. За. Инста дээрээ 725 мянган дагагчтай бүсгүй одоо паспортаар шинээр авахар шийдсэн. Дахиж тийм ичгэвтер байдалд ормооргүй байна гэж өөрөө ярьсан гэсэн байлээ. За ямар ч тач онлайн болсон ертөнцийн төгс бүсгүй гэгддэг энэ инфлюенсерыг хагалгаа хэлгэх шаардлага байсан үгүүдээр санал хуваагдсан байдалтай байна. За сэтгэлдлүүд нь өмнөх төрх нь үнэхээр үзэсгэлэнгүй охин байжээ. Одоогийнх нь хаанаас нь ч харсан төгс гэхээсээ илүү хиймэл харагдаад байна. Энэ бол цэвэр атаархал. Хүн хүний гоо зүй мэдрэмж өөр байдаг. Энэ хүнд таалагдаж байгаа төрх та нарт таалагдахгүй байж болно. Эцсийн бүлэгт хүн өөртөө л таалагдаж амьдрахад хангалттай заа юу гэсэн байна. За, мистасл хийлгсэн хүн муухай гэдэг наад хөвшмөл ойлголтоосоо салаач ээ. Та нарын мөнгөөр юмр та нарын биед хийчээ юу? Өнгөрсөн зууны сэтгэхүйтэйгээ булшиндаа ороорой гэсэн байна. Яа гэдэг энийгээд тахгүй юу? Сайхан л хэлчихөө. За. Үнэхээр өмнө ч гэсэн гоё охин байсан байна. Гоё охин байсан байна тийм. Нэг актер ингээд хүмүүсийн тэр нэрээ ингээд мэдлэгээгүй ч байсан гоё байж шүү дээ. Хэлэхгүй хайрын 1 сая төгрөг ийм гоё байсан байж идэр гэж байгаа. Тэр өөрийнх нь мөнгө байлгүй дээ тий. 1 сая доллар нь. Тэгэлгүй яах вэ? За. Гэхдээ ер нь хөрөөлийн мөнгө байсан чи яа тий. Тэр ямар хамаатай ингэ. Тэр яг ямар хамаатай. Чиний л мөнгө шуудууд гэж юу? Тий. Йоо, энэ талаачтайг нь яриад байсан юм уу? Тий, ийм штэ. Энд чинь бодоод яг ингээд нэг төгс суулт байгаа штэ. Төгс юмхтэй. Эмэгтэй хүн ингэж сууд юм бэ штэ. Яа, гарын тулалт хөлийн тэр нэг цаашаа тавилт майвалт тэгээд тэр нэг за цээж мэжээ урагшаага төрсөн байдал усны намираа. Би одоо хурдан морь цалж байгаа мó хайшаа. Йоо. За. За Улаанбаатар хотод 18 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ярилцлагчаар эрүүл мэндийн ам, эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн дэмжиж ажиллаж байна. За, сүрийн өвчний шууд хяналттай эмчилгээ гэж юу вэ? Сүрээгийн эмийг яагаад харж уулгадаг вэ? За. Эмчилгээг тууштай хийлгэх хамгийн сайн арга бол шууд хяналттай эмчилгээ байгаа. За, хэрв шууд хяналттай эмчилгээ хийлгвэл эрүүл мэндийн ажилтан, сайн дурын ажилтны хяналтанд ор өдөр бүр эмээ ууж асуудлаа гарч буй шинж тэмдэг хүндрэл зэргийг ярилцах боломжтой. Түүнээс биш хяналттай уулгана гэдэг нь хянаад, шалгаад байгаа гэж ойлгож болохгүй. За, ийм ууж явах явцдаа эмч сувилагч нарт тогтмол үзүүлж явах хэрэгтэй бөгөөд эдгээрч эмчилгээ дуусах хүртэл үргэлжилнэ. За, сүрийн өвчнийг устгах олон нийт удирдсан хяналтын тогтолцоог бэхжүүлэх төслөөс мэдээллийг хүргэлээ. За тэгэхээр ингэдэг. Би өмнө нь ч гэсэн ярьж байсан. Ер нь бол одоо ингээд 6 сараас жил 6 сар ч уух тохиолдол байгаа. Тэгтээ нөгөө нэг сүрээгийн диспансер чинь танд угаасаа та хяналтанд нь байгаа учраас эми чинь тэгж бөөндөж өгөхгүй. 7-оос 10 хоногор өгнө. Тэгтээ тэр өдөр тутмын уух явцаа видео кол ч юм уу эсвэл зураг авраг авч баталгаажуулаад за тэгээд дараагийнхаа эмийг очиж авахдаа дахиад нөгөө нэг эмчтэй үзүүлээд хяналтандаа ороод цэрний шинжилгээгээ өгөөд ингээд нөгөө нэг үр дүнгээ хараад явна гэсэн үг шүү дээ, тийм ээ. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч эрүүл мэндийн ам, эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн баярлаа. За таны мэдээ. За миний дараагийн мэдээ. Манай Оросын шууган. За Оросууд ба сүүлийн үед жоохон ийм шууган нэг тийм пакта шууган гарч ирээд байл л да. Уг нь бас гоё хүүхэн гэж гарч ирдэг штэ. Тэгсэн чи одоо сүүлийн үеийн мэдээ нэг жоохон пактай. Оросын Башкортостаны бүгд найрамд улсын Нефтекамск гэдэг хотын нэгэн сургуульд болсон энэ хэрэг Оросын сошиал дээр битүү бужигнуулаад нэмээд Английн Daily Mail, The Sun болон Сингапурын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагтаад байна. За эдгээр бол нөгөө хүний мод дурлал гихчээр аваад өөрсдөн дээрээ тавьсан гэсэн. Юу болсныг нь одоо ярьж өгье. За. Нефтекамск гэдэг хотын Ташкиново тосгоны дунд сургуулийн багш Разип Нургалиев гэдэг хүн 13-аас 14 насны хүүхдүүдэд физикийн хичээл орж байх үеэрээ компьютер дээрээ кино үзжээ. За. Тэгсэн тэр кино нь насан туршидтын кино байжээ. За яг өөрөө өөрлөгөө хүүхдүүд рүү харуулахгүй өөрлөгөө харуулсан дэлгэцэн дээр л
үзэж байгаа юм л да. Гэтэ хичээл ороод байгаа үстэй. Орж байгаа л да. Гэхдээ хүүхдүүд даалгавар өгчөөд тэд нар чинь хичээлээ хийж байгаа шүү дээ. За. Тэр хоорондоо л үзэхгүй юу да. Хүүхдүүдийг чимээгүй суудаг шүү дээ. Гол нь мань нөхөр компьютер нь арийнх нь том дэлгэцэнд холбоотой байгааг мартчихсан байж. Ингээд гайхаж балмагцсан сурагч бичлэг хийгээд онлайнд оруулснаар Оросууд ёс зүйн багшийг онлайнд одоо зүгээр 8 талаас нь биш 16 талаас нь балбаж эхэлжээ. Тгий штэ балбуулалгүй яадیں۔ Уг нь бол сургуультай 40 гаруй жил нэр төртэй ажиллаж ирсэн ийм мундаг багш байсан ч тэтгэвртээ суухын алдаад гаргасан алдаанаас алам болж гудамжигтайгаар халагдаж досгондооч байд суухаар газаргүй болсон байна. Одоо орчин үед чинь нэг юм ухаалаг дэлгэц гэдэг нэг юм хойдолтой тавьдаг болсон. Тэр нь ингээд нөгөө нэг багшийн ноутбуктэй холбоотой байгаа шүү дээ. Хашир уг нь өрөөд үзэж байгаа гэж бодсон. Тэнтэн стод нэрээ цаана гараад та алж штэ. Аваач. Хүүдий. Бичлэгийг үзсэн албаны хүмүүс сурагчдыг багшигаа чадах гээд ийм бичлэг ард нь тавьсан байна гэж үзсэн ч багш нь өөрөө би нэг зүйл дээр дарчихсан чинь нэг сайд гараад ирсэн юм а гэж өөрөө хэрэгээ хүлээсэн гинэ. За магадгүй өөрхий тэгсэн ч байж болно шүү дээ. Энд чинь настай хүн тэгэл нөмө спам дээр дараад нөгөөдг нь гараад ирсэн байж бас болно. Мөөгийн бас ажил дээр хуучин ажил дээр үзчихсэн чинь бас санамсаргүй л үзсэн гэсээ өөрөө санамсаргүй л бас нэг товчон дээр дарсан чинь гараад ирсэн гэсэн чинь захирал нь ирж байгаагаар нь сандраад бүр доотлихын залгуурыг нэг суг татаа тэгээд унтраасан гэсэн. За мэдээж нас дээр гарсан багш бичлэг сэлтэн онлайнд хэл амтай болгоны амны зугаа болж шеэрлэгдэд байгааг мэдээд гүн зочлолд орсон тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байна. Уг нь сургууль нь нэр хүндтэй мундаг багшигаа тэтгэврийн наснд болохоор тэтгэвртэн суулгалгүй өөрөө болиг их хүртэл нь ажилуулах сонирхолтой байж л дээ. За харамсалтай нь физикийн багшийн энэ том алдаа карьерийг нь хугацаанаас өмнө нэг мөрөнд дуусгаад байна. Цагдаагийн газраас мөн хэрэг үүсгэн шалгаж ихсэн тухайгаа мэдгдсэн. Гэтэ өөр хэмт энэ настай хүнийг нэг юм юуныхын төлөө актер шоронд аваачаад хийчихгүй баг. Гэтэ карьер нь бол дууссан баха өөр хэмт. Тэгээ ядчаад жижигхэн тосхон юм байна штэ. Одоо тэгээ яриа авгаа нарын ярианд орж байгаа штэ одоо. За сэтгэлдлүүд нь хэдэн жил ямар нэртэй ажилласан хамаагүй ийм ёс зүйгүй хүнээр хүүхдтэй дахиж юу ч заалгахгүй. Гэртээ хувийн цагаараа үзэгч бас асуудалтай шүү дээ. Энэ хүн чинь сургууль хүмүүжүүлэгч хүн шүү. Энэ айгүй коммунист үг бохоо. Сургууль хүмүүжүүлэгчдэр нь акцентлж байгаа угаасаа. Халсан болж дахиж багшаар ажиллах ч хэрэггүй. Технологийн боол гэдгээ мэдэхгүй бас хичээл дээр порно үзэх санаатай. Арай хэтэрнэ. Ийм багш байснаас байгаагүй дээр. Йоо. Настай л хүн юм да. Ёстой эзэн таарсан байхаа нэр хүндтэй 40 жилийн карьер нь ингээд ганцхан алдаанаас нь болж дуусна гэхээр үнэхээр харамсалтай юм а. Гэхдээ ёс зүйн зөрчлүүд зөрчил шүү дээ гэсэн байна. За. Мэдээгээ ярьчаад хамтраалагч ярих уу? Хамтраалагч яриад мэдээгээ ярих уу? За хамтран ажиллагчаа ярьчаад мэдээгээ нэг мөр ярих уу да. За Улаанбаатар хотод 18 цаг 38 минут болсон нэвтрүүлгийн хамтраалагчаар аригтаа хадгалаад 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуулт аянаараа ариг банк хамтран ажиллаж байгаа. За 16.5 хүртэлх өндөр хүүтэй хадгаламжууд эднийд байгаа юм. Энэ 16.5% гэдэг нь өөрөө маш өндөр хадгаламж л та. Тэгээд та энэ хадгаламжиндаа мөнгө хийх, мөнгө хугацаагаа сунгах, ер нь хадгаламж нээх гээд бүх тохиолдолд чи эднийх энэ аригтаа хадгалаад 100 сая эзэн болоорой гэдэг хадгаламжийн урамшуулт аянда нэг ирэх өгөөл яваад байгаа. Та одоо жишээлбэл 50 мянган төгрөг тутамд гэж байгаа байхгүй. Та шууд одоо сая төгрөг хийчих юм бол 20 суглааны эрэхтэй орчих. Тийм байна тий. За тэгээд ямар шагналууд байгааг нь хэлтэ. За хосоороо гадаадад аялах эрх нэг харилцагч. За энэ одоо энэ 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Энэ шинээр орж ирсэн шүү. Өмнөх 2 жил байгаагүй. За 1 сая төгрөгийн эзэн 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзэн 5 харилцагч. За тэгээд сүүлийн 4 орон таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болж аяны хугацаанд тодрох 700 гаруй харилцагчийн нэг нь жилийн эцэс супер урамшуул болох 100 сая төгрөгийн эзэн болох юм аа. За тэгээд аян маань жилийн жил 3 сарын 1-нд эхэлдэг. Тэгээд 12 сарын 31-нд буюу одоо энэ оныг дуустал үргэлжилдэг. Тэгээд 2024 оны одоо супер урамшуул буюу 100 сая эзнэр жишээлбэл Цэлэнг аймгийн зүгээр л нэг малчаах тодорцсон. Үржирэл улсын их хөтөлбөр ороод нэг салбарт нь хадгаламж нээсэн. Тэр нь түүнийг
100 сая төгрөгийн эзэн болгосон байгаа шүү. Яг үнэ. Та Эрдэнэт Дархан болон Улаанбаатар хотын аль ч салбараар үйлчлүүлээд өөртөө хадгаламжийн гэрээ хийгээд хадгаламжийн данс нээх юм бол яг энэ хүн луга 100 сая төгрөгийн эзэн болох боломж байна. За тэгээд та хэд өрөнгөө мэдээллийн далдаал 10 техник гэдэг утаснаас аваад далдаал 10 техник за мөн 100 сая цэг ариг банк цэгэмэн гэж бас орж болно. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аригтай хадгалаад 100 сая эзэн болоор хадгаламжийн урамшуул дайнараа ариг банк хамтран ажиллаж байна. Баярлалаа. За 400 шугам нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэдэг уриатаагаар шууд хүрч байгаа. За манайхаа одоо энэ ирчүүдэд сэрэмжлүүлэг мэдээлэл шүү. Бүр баларсан цаан чин заа юу. За энэ одоо ирчүүдэд хамаардлаа шуугаа өргөж байгаа учраас одоо ирчүүд орж ирж хар энийг. За энэ Марк Милик гэдэг залуу тохиолдсон сэрэмжлүүлэг мэдээ ер нь л барууны томоохон хөвөл болгон дээр гарсан шүү. Чаад байна. За нэгдсэн улсын хариумд хүчин зүтгэж явсан энэ 26 настай залуугийн одоо эрүүл мэндтэй холбоотой нэг мэдээлэл цацагцсан. Үнэхээр гоё залуу байлаа. За залууг нь хармаар байвал хүүхнүүд нь орж ирээд цэрэг хувцастай. Айгуу гоё залуу байгааз. Тийм нэг юм жавхатай хүү байдаг та. Тийм л залуу шүү. Одоо наадах ч юм бүр баларсан. За ингэсэн. За энэ сүрхий би хаата залуу хар залуугаараа ингээд халзрах янз ороод ихэлсэн байна л та. Тэгээд нэгэн эмийн компаниас гаргаж байгаад халзралтыг удаашруулах явандаа зогсоох үйлчилгээтэй эмийг нь ууж эхэлсэн байгаа. Тухайн үед Милк гэдэг энэ залуу ямар нэгэн эмч эмнэлгийн ажилтнуудаас зөвлөгөө авалгүйгээр зүгээр л himscom гэдэг сайт руу н ороод 14 асуултанд нь хариулаад эмийг нь худалдаа авч ууж эхэлсэн байгаа. За, Finasteride нэртэй энэ эмээ ууснаас хойш 6 сарын дараа ингээд толгоо нь эргээд, дотор нь муухаараад, хүүтэн үлсэн цуваад, тэгээ үгээ хүртэл ингээд төгдөрч мөгдрөө ингээд гацж мацж хилдэг басна ингээд анзаарсан байгаа. За тэгээ ямар нэг юм одоо мэдрэхгүй байгаа ч юм шиг нэг л юм тийм зүү зэрэглэн дунд яваад байгаа ч юм уу нэг юм боди залуу шүү дээ чи бүр манраа заа юу. Ийм гач нөлөө илэрч эхэлсэн. За одоо энэ гой зал ийм гой бие хатаа заяа. Одоо наа чин бүр фактлсан амар юм болсон. Ингээд ийм гар нөлөө илэрсэн. Эмнийх нь гар нөлөө ингээд ч зогсоогүй. Одоо бүр амар юм яргаад байна. Сэтгэл зүйн байдал нь хэцүүдэд байгаа шиг санагдгаар нь нөгөө эмээ ууха зогсоосон юм байл та. Тэгсэн чинь яасан? Гинт бэлгийн хамаг хүсэл нь унтраад нөгөө нэг ирчүүдийн бахархал болсон юм бүр ингээд агшсан хувцс шиг ингээд жижигэрч эхэлсэн. Яа ямар амар юм ярьд юм бэ? Та хурдан яриа дуусгаа. Гэхдээ энэ эм нь бол эрүүл мэндийн хяналтын байгууллагаар бол хүлээн зөвшөөрөгдсөн юм байгаад байгаа. Гол нь халзрахаа зогсоё гэж бодож им ууж эхэлсэн биш бэлгийн амьдралаасаа хагцс салаад байгаа энэ залуугийн мэдээлэл нилээд ширлэгдээд байна. За Лос Анжелес хотын Седар Синай эмнэлгийн уролог гэдэг чинь бүр урологийн эмч эрэгтэйчүүдийн эмч гэж явна штэ. Урологч эмч Жастин Хомн энэ эмийг ууснаар олон залуусд энэ асуудал тохиолдож байгаа тухай Wall Street сэтгүүлд ярилцлага өгсөн. За өдөрт нэг уухад хангалттай $22 үнэтэй эмийг himscom дээр сурталчлаар л байгаа одоо ч гэсэн. Харин залуугийн энэ мэдээллийг хүмүүс хуваагдвал байр суурьтай хүлээн авч байна. За сэтгэгдлүүд нь явуулга мэдээ шиг санагдлаа. Өрсөлдөгчийн мэдээ юм биш үү? Энэ залуугийн тэр эргэтнийх нь хэмжээг хэн нотлох юм? Анхнаасаа жижигч байсан билүү хэн мэдэх юм гэсэн байна. За үнэхээр ийм нөлөө үзүүлдэг юм бол хэцүү юм байна. Халзрах уу өөр шүний амьдралаасаа хагцхуу гоёл би шууд л тэр дороо халзрна. Ямар ч эргэлзээ байхгүйгээр халзрна гинэ. Мөрөөрөө халзрах минь ер нь ямар ч эмийн гаж нөлөө шиг хэцүү юм байдгүй юм билээ. Жишээ нь энэ юм халзралтыг түргэсдэгдэгч дааврыг ч юм уу нэг юмыг дарангуулангууд тэр дарангуулагдсан дааврыг дагаад бэлгийн хүсэлт нь унтарчихсан гэсэн үг юм биш юм биш үү дээ. Төсөөлөшгүй амар юм бэ гинэ. Би бол одоо зүгээр ингээд эммиг ингээд ойлгож байгаа мэдж байгаа чи алах үнэндээ. Зүгээр ийм байсан юм ягаад ингэж жижигэрчдэг юм бол гэж бодоод байна. Ямар тэр чи ямар нард тавьж байгаа гатаач байгаа шүү дээ энэ чи. Би тэгтээ энэ яг энэ мэдэн дээр гарсныг л би уншиж өгсөн шүү. Тэр их утгагүй байгаа. Ямар би нус түүч наагаагүй шүү. Нэг ч нус наагаагүй. Наагаагүй ёстой наагаагүй шүү. 10 см байсан юм те ингээд зүг зүгээр байжсэн 3 см болчих нь ихлээр ойлгохгүй байгаа байхгүй юу? Тэгэл надад амар санагдсан. Тэ амар байлгүй байх юм бэ энэ чинь. Амар штэ. Ирчүүдийн хувьд энэ чинь бол үнэхээр амар юм байхгүй юу? Тэгээ ингээ эм уусан чинь те нөгөөдх нь жижиг үй гэсэн байхгүй болчихвол яг өөр. За амар юм байна. Үнэхээр амар мэдээ. Амар. За миний дараагийн мэдээ.
бид хоёр нэг уу яг ингээд өөрийнхөө амгалан тааваараа амьдарч байгаа тийм амьдралын итгээд хэв маягтай хүмүүсийн тухай мэдээлэл хүргэдэг штэ. Тэгвэл энэ удаад өндөр түрээстэй байр байшингаас татгалзаад За. контейнерыг тогтчуулаад дотор нь хямдхан зардлаар амьдарч байгаа Шотланд эмэгтэй тухай хуваалцах гэж байна. За 33 настай Робин Свон гэх энэ эмэгтэй хотын хурдан хэмнэл өндөр түрээсээс залхаж ядраад байсан болохоор өмнөх амьдралын хэв маягаас татгалзаад хүмүүс дэмий гэж анхааруулж байсан ч гэсэн ачааны контейнер буюу чингэглэгийг зэгсэн сайхан тогтчулж агаад дотор нь амьдарч эхэлжээ. За ямар гоё. Харин тий. Ястай гоё шүү дээ. Наад чи бүр амар гоё санагдаад Контейнер байгаа. ястай нэрэ. Минимал амьдралын хэв маягтай энэ бүсгүй хажуудаа ургацаа тариалж, ногооны хэрэгцээг хангахаас гадна амьтанд тийчээд нэмээд борооны усыг шүүж хэрэгэлдэг гэж байгаа. За. Ус мусаа хүртэл байглаас авчих санаатай. 2023 онд хотын амьдралаас бүрэн татгалзаж байраа барьцаалж зээл аваад 2.8 газар авсан. Тэгээд дээр нь 40 тонны чингэлгийг $5,400 худалдаж аваад засаж зохицуулжээ. 18 орчим сая төгрөг юм уу да ойролцоогоор манайхаар бол манад бол 40 тонны хуучин чингэлийг 5 сая гаруй төгрөгд байдаг юм байна. За. Аха. За ер нь бол их хотын амьдралаас холдоод газар авч байшин барихгүйгээр амьдрах газараа шийдсэн энэ бүсгүүн шийдвэр айгүй олон хүнд хүрээд хүмүүс ингэж амьдрах арга замыг сонгоод байгаа болохоор нь Нью-Йорк Пост мэдээ болгоод ингээд гаргацсан юм байна. За тэгээд орд дээр хөргөгч шүүгээ бүр ажиллагаатай угаалгын өрөө нэмээд давхар дулаалга хийгээд яг л гэр шиг болгоцсон нөгөө контейнераа. Айгу үнэхээр гоё болгоцсон байна. Одоо бол амжиргааныхаа 40%-ийг өөрийн гараар хангаж байгаа энэ бүсгүй 100 гэхэд 70% хангадаг болох зорилт тавьсан байгаа гэж шүү. Хүмүүс харин амьдралынх нь хэв маягийг нэлээд ажиглаж дагаж байгаа гинэ. За манайд ерөнхийдөө контейнераар хаус хийгээд зарж байгаа газрууд хүртэл байдаг болцсон. Тийм үү. Контейнер хаус гэд зөвхөн ганц контейнер биш 2-3-аар нь давхарлаж бахарлаад ингээд хийцэн ч юмнууд байдаг. Би яг контейнертай холбоотой юм гэх юм бол нөгөө нэг Blue Sky-ийн ертөнцийн зүгээр урталд нь тий хурмын орд нь тэр хоёрын дундуур нэг зам байдаг штэ тий яг чанман төмөө байдгийн тэнд яг контейнерын кофе шоп байдаг жижигхэн. Тэр чи яг одоо нөгөө нэг хуучин бамбрууш кафений зүтэлт тоо. Тийм. Хоёр давхарчтай. Тийм. Хоёр контейнер давхарлаа тавьсан. Тийм яг тэрэн шиг тийм догчуулаад ийм амьдрах болцоотой болгодог газрууд би болцсон л доо. Хамгийн гол нь дулаалгын манай энэ хүүтэн нөхцөлд яг тааруулж байгаа. Яг тааруулж байгаа. Тэгээд за. Юугаа та өөрөө шийдэх хэрэгтэй гэвэл бохироо бохир цэвэр усаа цахилгаантайгаар шийдэж байна. Тэгэл болоо. За одоо цахилгаан бол шийдэж чадаад байх юм байхгүй. Бохир цэврийг ч гэсэн ер нь бол цэвэр усныхаа асуудлыг шийддэг юм бол септик гэдэг доогуур нь шийддэг бүр бүхэл бүтэн систем ороод ирсэн. Тэгэхээр яг энэ хүн шиг амьдрах болцоо бол бидэрт ч байгаа гэсэн үг. Сэтгэгдлүүд нь. За. Би ч гэсэн энэ хотоос гарч ингэж удаан тайван хэмнэлээр амьдрмаар байна. Чингэдэг тогтчуулах нэрэл сандаг санаа байна. Хоёрыг нийлүүлээд хоёрч байр гаргачих юм биш үү гэсэн байна. Тийм тий. Хүмүүс их хотын хэмнэлээс улмал залхаж байна да. Надад боломж болцоо нь байдаг л бол би ч гэсэн ингэж амьдрмаар л байна гэж. Гэхдээ их л тухтай харагдаж байна. Би бол мөнгөтэй хүний тансаглал байна гэж хэлнэ. Хоногийн хоолны мөнгөө яая гэж байгаа бид нар бол ингэж хүсэл мөрөөдлөө биелүүлж тансаглаж чадахгүй юм байна. Байраа зарна штэ. Чи одоо амьдарч байгаа байраа зарж ижил энэнгээр солих байхгүй. Тийм. Түүнээс шинэ их тансаглаад байсан юм бол байхгүй. Ийм одоо бид нар ч гэсэн ингэдэг штэ. За хэдүүлээ хөдөө очихлоор гөөм гоё шүү 50 амгалан гэд яг үнэндээ бид нар нэг 7 хоног залхдаг байхгүй. Тийм. Нөгөө нэг шууган дээрээ очимоор санагдал, нөгөө нэг бар савруугаа ормоор санагдал тийм. Бүгжрэлтэй очиж сигнал дармаар санагдал. Ингээд лай болдог. Түүнээс шууд бол бидэрт бол монголчууд бидэрт бол хангалттай боломж байгаа шүү. Контейнерны ч хэрэг байхгүй. 5 хоногтой гэрээ бариад зүлгэн дээр гэрээ бариад зүгээр сайхан амьдрахад болохгүй юм юу ч байхгүй. 5 ошуу мал чи хажууд нь байна те. Тэгэл яг үтэй нэг аймаг сумын төврөгөө дагуулчаад гурд будаа ногоогоод аавна үз. Бусдаар бол өстой энэ хүүхнээс хамаагүй амгалан амьдрах болцоо бидэрт байна шүү. Яг үнэ. Өөрөө л хүсвэл тийм ээ. Та өөрөө хүсээд ингэж зориглох хэвээр. Яг үнэ. Тийм зориглох хэвээр.
За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 14-ний Баасан гарагийн 4 зүгийн шугам нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс шуугах тусам нягтлах сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар аригтай хадгалаад 100 сая эзэн болоор хадгаламжийн урамшуулт аянаараа Ариг банк за мөн Био брендийн илгэний нуугш мазаала буюу дахианы махтай гахаа утсан махтай гэсэн хоёр төрөл шинээр худалдаанд гарсан. За яг энэ хоёр шинэ бүтээгдэхүүнээрээ хамтран ажиллалаа. Баярлалаа. За тэгээд арилын 5 өдрийн турш бид бүхэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Ирж буй амралтын өдрүүдэд ая тухта сайхан өнгөрүүлээрэй. Анжаадаа бас баярлалаа. Одоо ингээд бид хоёр мөрөөдлийн театрын Самсараа гэдэг жүжигийн нээлтэнд явлаа. За баярлалаа. Гоё байна. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3